одоо хэмнэлт хийж чадчихаа дахин гэр бүл ирсэн. За өрхийн тэргүүн бол пүрвдээрч, за харин гэргийг нь бол амнуудаар, за том охиныг ундраад, за дунд охиныг оёртон. За тэр сайхан залуугаар яггүй гэдэг ба. Өөр хоохонтой байна тий? За Өдрөө та дээр маш их бахарх чинь маш сайхан санагдчихэв. Эрүүл мэндийг эрхэмлэх гэдэг ялцчихгүй сайхан зүйл. Ерний санаачлах эрхээ аж гарсан юм бол танай гэр бүлийн зүйлийг бүтээхэд аавын оролцоо нэдэд их байсан баха. Та сэтгэлээ олохгүй юу? Тийм. Би өөрөө бол 95 оноос хойш дугуйж байгаа. Тасралтгүй. Тэгээд дунд нь 1 жил үнсэн. Тэгээд ихэнхдээ болохоор 5 жилийн өмнө дугуйхыг зааж өгöd. 25 6 хүртлээр дугуй унж чаддгүй тийм хүмүүс байт юм лээ. Хамархан сурсан. Тэгээд тэрнээс хойш хүүхдүүд баг байсан. Тэгээд том болоод 6 настраас эхлээд маа том охин дугуйж эхэлсэн. Тэгээд дүүнд бас шууд яг хамт сурсан. Тэгэл хотоор би угаасаа ажил төрлөө дугуйтай амжилттай байсан. 2003 оноос яг Улаанбаатар дугуйж эхэлсэн байна. Өмнө нь би Европт байсан. Тэнд бол дугуй аюугай соёл тий өдөртний хэрэглээ байдаг. Тэгэл зааж өгсөн. Аргач. Эйгүүн тэгээд тоглож маань шууд дугуйд дурлал тэгэл яг хэрэглээ болцсон. Нэг мэдээлэл юм болцсон. За таны хувьд бол одоо 5 жилийн өмнө дугуй сурсан гэж сэтгэлээ олцтой та. Анх дугуйд сурахад маань бол эмэгтэй хүмүүс тэр болгон дугуй ундаггүй. Тэгээд би ч айгаа хожоо сурсан болохоор жоохон хичмээр байсан. Гэсэн хэдэж одоо бол ямар ч сахтын замд бол асуудалгүй дугуй ундаг болсон байгаа юм. Тэгээд энэ нөгөө нэг дугуйтай аялахаар шийдээд байгаа шүү дээ. Тий яг тэр аялахаар шийдэж байгаа шийдсэн шийдвэр болохоор арга л миний шийдвэр байсан. Хүүхдээ арай жоохон байна гэж маань хөр жоохон яасан ч гэсэн дахиж ярилцаж үзээд ер нь л дээр юм байна хүүхд маань. Яг одоо л жингээд их баг байгаа юм чи хайрын ч бүр дугуй нэр аваа явах яг өөрхийн суудал дээр аваа явах тамар байх. Аяллаа та тодорхой яриаш та бүх хаашаа явахаар төлөвлөж яг хизээ явах ээ гэр бүлээрээ явах уу? Бүр яг ингээ бүрэлдэхүүнээр явах бах тий. Бид нар яг ингээл тавлаа яа халуун бүлээрээ. Тэгээд дугуун дээр явхад болохоор ч нөгөө би бинтгээ ярилцаад тахгүй болохоор ерхийдээ ганцаараа л яваа юм шиг яваа. Тэгээд яг нөгөө хээр очиод хонлоо ирлээ гэхэд бол яг халуун бүлээрээ байна. Энэ манай гэр бүлийн аюугаа ирүүлээс гадна бас бид нарын харилцаанд бас маш чухал. Гой том алхам хийн дээрс нь хүүхдүүдийн маань юм нөгөө танин мэдхүүд бас аюу ач холбогдолтой дээр нь жоохон эсвэл төвчээр шаардах бах. Ер нь нөгөө би бол өөрөө хөдөөгөө бол дуутаа явж үзээг байгаа одоохондоо. Гэтэл надад бас амар сонирхол татаад тийм манай хүүхдүүд дугуйн өөрсдөө хайртай юм чинь болчих бах гэж бодоод. Хаашаа явахаар төлөвлөж байгаа та бүхэн? Ойрхон эхлээд 1 хоногийн аяллаа гэж байгаа. Тэр нь 61 гаруй хүртэл поездоор яваад, дугуйнаар яваад, тэндээсээ Батцөмбөрийн замаар 10 хүнээр даваад замдаа 1 хоноод. Одоо бидний судалгаа хийсэн учраас хичнээн километр замыг толгож байна. Яг хэрвээ яг хотоос гарах юм бол ингээд таарахад нэг 90 км юм лээ, 93 км юм лээ орж байна. Тэгээд 61 гаруй хүртэл поездоор явчихж байгаа болохоор тэр хүртэлх замаас их тал. Тэгэл 60 км л яваа. За, ээж хоёр нь одоо хол аяллаар явахаар яриад байна. Манай хоёрт ямар санагдаж байна ундрага? Гай санагдаж байгаа юм. Бид анх дугуй унж хахад ямар байсан бэ? Хэцүү. За. Яа, юу нь яд хэцүү бэ? Би ингээд дугуй унж сурахтаас энэ чинь хөл одыг шалтлаад амар өвдөд хэцүү байна. Одоо тэгээ унаас сурцсан. Ямар санагдаж байна? Гай. Хотын замд мэдээ явдгүй. Яг хаагуур одоо хаанаас хаа хүртэл төлхөө дугуйтайгаа явж байна. Гэрээсээ сургууль. Хэдэн минут явах уу? Араач. Юу дээр харах хэрэгтэй байна? Гэрлээ харах хэрэгтэй. Дээрээс нь машин харах хэрэгтэй байх тий. Аав ээж хоёроос сурсан зүйлээ бусад найзуудтайгаа хуваалцвал. Дугуй унахтаа юун дээр анхаарч байна? Аав нь юу гэж зөвлөж байна? Замаар гарахтаа яагараа гэж байна? Машинаараа байг. Аа нэг уулзраад аюу хэцүү байдаг. Харин тийм. Энэ дээр бүх тал руу харах хэрэгтэй. Тэр нөгөө яг 3 замын уулзуур таардаг байхгүй юу? Энэ сургууль руу явах. Тэгээд
тэнд болохоор ингээд машинууд яг хоёр талаас ингээд эргэж ирэх боломжтой бүх тал руу харах шаардлагатай. Зөв. За оюун эрдэнэ бас дугуй онж байгаа юу? За дугуй унах ямар гоё юм бэ? Гай. Яг ямар санагдчих. Амар гоё. Гоё тий. Яг би эхлээд нэг догоо онжсэн гоё анатагаа. Тэгээд дараа нь наамнуудыг згсэн өдрөө дугааж байгаа. Тэгээд би онжсэн. Бас одоо ч оюун эрдэнэ сургууль тарах орог байгаа тий. Орцоо. Нэгдүгээр анги гэдэг. Нэгдүгээр анги. А энэ бичлэг чиний бичлэг юм уу? Сая гараад ирсэн. А энэ 3 дахь ангиас сурагч. А энэ манай ундрагыг ах юм байна. За. Гол нь ингээ та хэд маань бас бичлэг хийсэн байгаа. Энэ бусдад их сайхан үлгэр дуурайл үзүүлэх зорилготой хийсэн бол энэ талаараа яриад хүмүүс яаж хүлээж авч Тэгээ вэ? манай эхнэрийн санаа олон хүмүүст түгээ бас гэн одоо нэг манай гэр бүл бол тийм тансаг хэрэглээ үнэтэй дуу хэрэглэдэггүй. Тэгээд бас олон хотод болохоор маш их машины дүүжрэл их байна. Тэрнээс болоод бухимдал их байна тийм. Тэгээд тэр асуудлыг бас ингээд зунд нь ядаж олон гэр бүлүүд дугуй унчих юм бол тийм аюу айтаахан шийдэгч юм шиг гэсэн санагдсан надад бас. Яашрыг үнэ. Манай гэр бүл энэ фэйсбүүкээр төвчүүлээ нэг түгээ гээл эхнэрийн санаа. Одоо бол мэдээж нөгөө өдөр тутамдаа бол тустай хичээл сургуультай бол явж байгаа хэзээдтэй бас хэмжиж байгаа. А яг гэр бүлэрээ ер нь ямар үед нь хамт явж байна? Мөн дээрээс нь яг гэр бүлэрээ ингээд дугуй унж байгаа хүмүүс ус их сайхан хардаг байхаа. Ер нь гудамжаар явахаар яг нэг ховор зүйл харж байгаа тийм харцсан бид нарт бүгдээрэнд нь мэдрэгддэг. Яг хоёр охин маань магадгүй тэрэнд нь илүү дуртай байдаг баг. Бид нар тэгээд харьцангуй нөгөө ганц нэгээрээ онж байгаа хүний бодвол бөөнөрөө онж байгаа хүмүүс илүү садаа гэгддэг юм шиг байна. Бид нар хичээлд нь хүргэж өгөхөд бол заавчгүй хэмнэн дагаж авна. Шаардлагатай бол хүүгээ аваад хүргэж өгнө цогтой. Үүрээд ч юм уу скол судалтай юм суулгаад аа. Тэгээд ихэнхдээ нөгөө цогтой юу болохоор булаарцсан болохоор одоо орой болгон гадаагаар салхилна. За аль нэг тийшээ явах уу гэж аль нэг газрыг төлөвлөөл тийшээ бүгдээрээ салхилахаар явцгаадаг. Хүрээ тасрах үеэр ч юм уу жоохон мар зүйлээ Яг ундрага оюун эрдэнэ ангийнхан хүүхдүүд яаж хүлээж авч байгаа дугуй унаад хичээлдээ явж байгаа Бид яахан буухан ханддаг. яагаад Яг нэг тийм бий. Яагаад тийм нэг ерөөсөө нэг гадаа би яахан нэг буухан бичдэг асар буухан. тэр хамаагүй баха тий уг чи тэгвэл одоо найзтай юу гэж хэлмээр вэ битээ тэгээрээ эн чинь гоё ахгүй гэж сайн хэлэх хэрэгтэй бах тий Чамаас уучлаа. Нөгөө анги дээр ингээл очингууд хүүхд найз нөхдүүд нь ч юм уу дугуйг нь униа гэж гуйж гинэ. Аяа Ангийнх юу сайн унчиж гинэ дугуй. Чийлэг сайн унж гинэ. надад зааж өгч байгаа юу Тэ хаяада хөөхдөө ерөөсөө нэг би хатарч гадаг тааруулаад ирдэг болохоор хөөхдөө ангид харсан гэдэг. ундрага юу ангийнхан найзууд яаж хүлээж авч дугуй унах гоё юу гэж асууж байна үгүй ямар сан багшин тэгвэл яаж чи сайн байна миний охин гэж байгаа зү ер нь та хэдийн манад айгуу тийм гоё зүйлийг бий болгож байна л да манайх бол үнэхээр одоо дугуйн зам ховор тэгэл явах нөхцөл хэцүү ер нь жоох аюултай манай жолооч нарын хувьд бол бас яг тийм замын хөдөлгөөний соёлж байгаа хэцүү биш үү тэгтэл ингээд шантралгүй ингээд юм хандлагыг болгоныг бий болгож байгаа нэг сайхан юм хамгийн чухал зүйл та бүхний эрүүл мэндэд маш сайн нөлөөлж байгаа хаа яг үүнийг маш сайн татгаж хэлж өгч та Турж байгаа. Тэгээ нэлийн тарган байсан. Тэгээ өвөлдөн таргалцдаг. Тэгээ дугуй унахгүй болохоор. Тэгээд хавраас эхлээд 4 сараас эхлээд дугуй унаад савжингээ өрдөг гэх юм уу. Тэр яг энэ хэлснээр яг илүүдэл жинтэй хүмүүс дугуй нь бол маш хурдан үр дүнтэй турдаг. Тэгээд яг жингээ барьж байгаа хүмүүст гоё фитнес болдог. Дугуй бол эрүүл ахуй талаас. Тэгээд дугуй унаа явж байгаа хүн бол энэ ханиад томоноос энэ хоол байдаг. Энэ зүрх судасны үйл ажиллагаа аюул сайн дэмждэг. Дугуй. Тэрнээс гадна бас түрүүн хотын юу гэдэг үгжирлгээд ярьлаа. Энд дээр шалтгаан тоожол хүмүүс бас айдаг бах. Манай хөдөлгөөнийг хараад нөө гадных нь бас үйлчлэжсэн байхгүй дугуйтай аялал дээр.
Тэгээд нэлээ ихэндээ айгүй тийм айцтай гэдгсэн хот дотор нь бол дугуйнах боломжгүй юм байна. Тэгээд дугуйнаа явж байгаа хүмүүсийг харчаад манай жолооч нараас айгүй гоё дугуйтай хүмүүсийг хүндэлдэг. Улаанбаатарт бол зай тавьж өгөөд тийм ингээд нэг шахаж юу яд өндрөл очруулдаггүй. Гарцаар гарах тохиолдолд дугуйгаа түрээ гарч байгаа хүнийг бол айгүй гоё зогсоод гаргадаг гэдэг. Тэнд нь бас тэгээд бас айдас багтай хүүхдүүдтэйгээ хамт явхад аюулгүй байдал дээр бүгдээр хоёр талд нь гараад байнга анхаарч явдаг. Зөө. Таны хувьд бас одоо сайхан уриалга хэлэхгүй та бол өөрөө анх бол одоо дугуй унжуул сураагүй байсан. Тэгээд одоо харин мөр сурцсан. Тэгээд бүр амьдралын хэм маягт оролцсон. Тэгэхээр бусад хүмүүсийг уриалгаж одоо би жишээлбэл би бас дугуй унж чадахгүй. Миний хувьд бол яг уриалга гэхээсээ илүү зүгээр нэг тийм хожуу ун сурж байгаа хүмүүстэй л бүр битээ айж ичээрээ. Угаасаа жоохон л анхаарал сэрэмжтэй байх бол айх айц байхгүй. Тэгээд чадахгүй хүн болгон чадахгүйгаас эхэлдэг юм чинь битгий хичээрэл гэж хэлнэ байна. Манай хоёроос бусад найзуудаа уриалах уу? Дугуйнаараа хүүхдүүдээ гэж тий. За. Хэлхөө. Баярлалаа. Одоо тэг хичээлдээ дугуйгаараа явна тий. 8-4 хичээл нь орох гэж байна. За баяр та идэг одоо яваад тий. Ундрагын хичээлээс нь хоцрох юм. За их баярлалаа. За мөн дээрээс нь аялднаас амжилт хүсье. За аяллаа сайн сайхнаас дараа хаалцаарай. За үзэгчтэйгээ бид нэг сайхан гэр бүлтэй уулзууллаа.